Сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө бичлэгээр хоёр төрлийн аргаар маш гоё амттай мөстэй кофе хийсэн байгаа. Орцсон маань 150-аас 200 мл кофе, 150-аас 200 мл сүү, 100 г ванильтай зармаг орно. Бүх орцж ороод ор мэдээлэл хэсэг давхар оруулсан байгаа. Ороод үзээрэй. Эхлээд кофегоо бэлтэн. Би ийм кофе хэрэгэлсэн байгаа. Өөрийнхөө дуртай ямар ч кофе хэрэгэлж болно. Усанд найруулдаг, чандаг эсвэл ийм машинаар бэлддэг гэд ямар ч төрлийн кофе байж болно. Одоо бэлэн болсон ийм кофегоо өрөөний хэмд хөргөө тавьчихна. Кофегоо хөрснийхэн дараа иймэрхүү мөс хөлдөөдөг хөргөгчний хэвэнд хийгээд хөлдөөгчөнд хөлдөөн хэрэглэх өдрийнхөө өмнөх ороонд бэлдээд хөргөгчөндөө хонуулчвал зүгээр байдаг. Ингээд кофе маань хөлдөөд хэрэглэхэд бэлэн болсон байна. Би өчигдөр ороо бэлдээд хөргөгчөнд хонуулсан байгаа. Кофегоо хөлдөөхдөө хит том биш жижигвтер хөлдөөвөл зүгээр, дараа нь хурдан хайлаад сүүтэйгээ холилдоход амар байдаг байгаа. Одоо стаканда кофегоо заримгаа мөн сүүгээ хийгээд өгнө. Хэр хүчтэй кофе уухасаа шалтгаалаад кофений хэмжээгээ нэмж хасч болно. Мөн өөрийнхөө дуртай ямар ч төрлийн заримыг хэрэглэж бас болно. Ийм болсон байна. Одоо дээрээс нь сүн крем буюу випинг крем шахаад өгнө. Би дангаар нь сүн крем миксердээ хэрэгэлсэн байгаа. Эсвэл ийм савлгаатай бэлэн шахдаг крем хэрэглэж бас болно. Одоо дээрээс нь баг зэрэг какао цэцээ чимэглээд өгье. Мөн заримгны ийм чимэглэлээр чимэглээд гуурсаа хийгээд тавьчихна. Ингээд кофегоо хөлдөөж хийсэн мөстэй кофе маань бэлэн боллоо. Одоо кофегоо хөлдөөхгүйгээр энгийнээр нь хийцгээе. Орох орц маань яг адилхан мөн кофегоо яг өмнөх шигээ бэлдээд хөргөө тавьчихна. Кофегоо хөрснийхэн дараа стаканда хэдэн ширхэг мөс хийгээд дээрээс нь кофегоо заримгаа мөн сүүгээ хийгээд өгнө. Мөн дээрээс нь кремээ шахаад чимэглээд өгнө. Ингээд хоёр төрлийн аргаар хийсэн амтд мөстэй кофе маань бэлэн боллоо. Заавал хийж үзээрэй. Хийж үзээд аль нь илүү таалагдсанаа доор комент хэсэгт үлдээгээрэй. Амжилт хүсье. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.